Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Их хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэх гэж байна. Хот суурин газар ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн хийсэн үйлдэл бие биендээ сайнаар бас саараач нөлөөлдөг. Иймээс хувь хүн, өрх гэр бүл, албан байгууллага хамт олон бүхэн энгийн боловч анхаарах ёстой олон асуудлыг хэвшил болгож дэг журам болгоснороо хотын бургалсан амьдралын хэмнэлийг илүү зөв, стрессгүй хэмнэлд оруулдаг. Энэ бүхнийг бид их хотын зөв хэмнэл нэвтрүүлгээр хүнддэг юм аа. Тэгэхээр өнөөдрийн бидний зочноор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн утга зохиол судлаач, сэтгүүлч Цэндийн Инх бат оролцож байна. Ингээд та сайхан зусж байна уу? Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Тэгэхээр хотын асуудлыг бид нэр хүнддэг учраас их хот гэж бид нар ийм үг хэрэглээд байгаа. За Монгол улсын хувьд бол их хот бол Улаанбаатар юм. За дэлхийн бусад хотуудтай, мега хотуудтай ярих юм бол бид бол за зарим их хүн амтай газрын хувьд бол баг нэг тосгоны хэмжээтэй л хүн ам байгаа шүү дээ. Тэгэхээр хотын энэ бөөгнөрөл бол нэг талдаа хүн амын бөөгнөрөл бол нэг талдаа хөгжил, нөгөө талдаа өрсөлдөөн бий болгодог бол бас тэр олон хүн амьдарч байгаа орчинд бол сахилгат хариуцлага дэг журмыг бас шаардж идэг л да. Тэгэхээр та өөрөө хотын унган иргэн баг тойрогт өссөн хүн байгаа. Тэгэхээр та энэ хотын өмнө баг тойрогт байсан тэр үе чинь яг одоогийн бидний байгаа энэ үетэй харьцуулахад ер нь ямар шүү вэ гэдгээс яриаг эхлэх үү? Тэгээ хот хөөр усан тэр энэ хот юм бол хүн амын хувьд ч гэсэн. Тэгээд ер нь бол Улаанбаатар хотын иргэний хувьд зөвөр ус шүүмжтэй хамт иргэний хувьд яг бидний дунд амьдарч шүү дээ. Тэгээд Улаанбаатар хот маань аз жаргалтай Улаанбаатар гээл нэг урайтай шүү дээ. Яваалаад жил сонгол Монголоор явдаг. Тэгээд энэ арт иргэдэн нийслэлийн арт иргэдэн аз жаргалтай байна уугүй гэдэг асуудлыг бас авч хэлсэн юм шиг. Би бол хот гэдгийг бол хүний бөөгнөр чардах хүний бөөгнөр хүмүүстэй. Тэгэхээр энэ хүмүүсийн хоорондын харьцаа хамгийн гол соёл бол хүмүүсийн харьцааны соёл. Энэ хүмүүсийн харьцааны соёл дээцэгтэй байвал хот өндөр соёлтой байна. Яг би ингээ хотын манай Улаанбаатарын хотын ингээ соёлын харьцааг харахад бол маш доод төвшөндөө. Харьцааны соёл. Тэр харьцааны соёл гэдэг нь гол соёлоо бид нар ингээд хайцсан тохиолдолд энэ бол гоё машин яваад те гоё гудамж талбай байгаад гоё гэрэлтэлэг байгаад тэгээ энэ бол том асуудлууд. Тэгээ бид нар ер нь асуудал юунд дээр хөтөл хүндэл байна. Тэгээ тэр хүний ингээд энэ хэвлээс хүний ингээд зөв хандлагатай болгох те зөв хөвшилтэй болгох, зөв дадалтай болгох. Тэгээд ингээд зэрэгцээ оршиж байгаа хүмүүс шүү дээ. Хөдөө бид нар ингээд малчаа айлуулаад ганцаараа уулын амд байвал юугаа ихэн дураараа байж болно. Гэхдээ хотод ингээд за тэр юутаач байж хамаагүй болж шүү дээ. Энэ тауст байна уу? Орон сууцны оролт байна уу? Тэгээ нэг орцондоо 30 зургуулаа байна уу? Гэр хороолт байна уу? Ялгаа үү те. Энэ бол ерөөсөө энэ бол нэг дүрм журм гэж байх хэрэгтэй. Яг. Тэгээ өөрөө бас түрүүн хэлээд байгаа шүү энэ бас сахилгаттай болоод те. Тэгэхээр нэг дүрм журмд бүгдээр л ижидэгш мөрдөг шүү дээ. Хин нэг хүн саад болж болохгүй. Тэгээ тэг болохгүй. Одоо орон сууцны машин яатай явах гэдэг асуудал эхэлж байгаа шүү дээ. Машин яатай явах. Бүгд явах уу? Хүн явахгүй бол явах уу? Орой гарахтай боломжгүй болох уу? Тэгэхээр эн чинь ерөөсөө ингээд тийм хүмүүсийн ингээд зөвхөн өөрийгөө бодох ш. Тэ? Бусдад бүгдэнд нэг боломж олгосон. Тэгээ энэ өсвөр байдлыг сайн харсан. Тэгээд ийм бие биентэй хүндэтгтэй хандсан. Тэгээд ийм үл тоомсорлсон биш. Ийм хандлага байх хэрэгтэй. Би хотод бол хараад байгаа хотын ирээдүйд бол энэ бол манайд бол маш хэвтэрч байна. Улаанбаатарт ийм байгаагүй шүү дээ. Ийм байгаагүй байхгүй юу? Ийм байгаагүй.
хүнд зам тавьж өгдөг. Одоо автобусанд орсон ахмадуудад суудал тавьж өгдөг те жирэмсэн одоо тийм энгийн соёлууд байсан. Гудамжинд явж байгаа хогоо хайдаггүй яг хогийн савндаа хийдэг ч юм уу те. Айгуу тийм энгийн тэгээ хөршийн холбоо гэж байсан. Хөршүүдэрээ бие биенийдээ бас тэр хамтарч амьдрахын бас нэг ач холбогдыг биендээ мэдрүүлж исэн юм хамтар тусалдаг юмнууд байсан. Тэгэхээр тэр бүхэн хөгжил юм бол тэр нь улам хөгжих ёстой бол яагаад тэр бүхэн алга болоод байгаа юм бэ? Гэдэг бол айгүй бас харамсалтай санагдаж байгаа юм л. Тэгэхээр тэр бүхэн ямарваа нэг юм чинь бий болцсон бол бий болсон юм. Одоо ингээл зүгээр энгийн юмыг харахад л хөгжил бол өөрөө дандаа л ахиж яадаг. Хөгжил гэдэг чинь өөрөө ахин гэсэн санаа шүү дээ. Ер нь дэвшнэ гэсэн үг шүү дээ. Дэвшнэ гэсэн үг тийм. Гэтэл яагаад юм маань уруудаад байгаа юм бэ? Ямар шалтгаан байгаа юм бэ гэхээр нөгөө хотчих процесс маань өөрөө хүний дадал хэв заншлыг олон жилийн турш амьдрчиж өөртөө дадал болдог бас тийм нэг юу гэдэм бэ нэг байгалийн зам нэг талдаа. Нөгөө талдаа яг энийг зүгээр л дүрэн болгоцсон. Одоо хот болгон дүрмтэй, дүүрэг дүрмтэй, хороо дүрмтэй. Та энийг ингэн шүү, тэгин шүү гэдэг юм ойлгомжтой дүрмтэй байдаг. Тэгэхээр тэр нөгөө нэг зөөлөн одоо юу гэдэм бэ зөөлөн одоо бид нар чинь хатуу зөөлөн нэг хоёр юм биш үү? Хатуу гэдэг нь одоо барилга байшин барьчиж болно, гой зам тавьчих болно, чихтэйхэн сайхан одоо зүлэг ногоо тавьчих болно, гой сургууль цэцэрлэг тавьчин бариад тавьчих болно. Тэрэн дотор ашиглах гэж байгаа хүн өөрөө тэнд одоо нормальны гэдэг юм уу те хэвийн тэм дадал заншлыг бий болгож чадахгүй бол нөгөө юм чинь эвдрэн хэмхэрнтэй ингээд айгүй харамсалтай тийм болдог. Тэгэхээр яг өөрөө чи хэлж байгаа яг зөвлөдөө яг хов хүний соёлыг дээшлүүлэх хэрэгтэй юм шиг байна. Тий. Одоо ингээд орон сууцны барилганд орлоо шүү. Гэр орлоос ирж байгаа хүмүүс гэдэг хүмүүс хэлдэг шүү дээ. Ороод орон сууцны барилганд орсны дараа асуудал үүсдэг. Ямар асуудал үүсдэг вэ гэхээр бол гэр ороод өөрөх нь хөвшил дадал тэр нь хайддаг. Тэгээд одоо ингээд юу гэдэг хогийг бол тэд нар хашааны гаднаараа тавьдаг. Тэрнтэй адилхан үүдэн дараа тавьдаг ч юм орсон. Тэгээд наацхан гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо хогийг одоо ингээд авч хогийн савнд тэгээд ийм одоо орон сууцны наацхын одоо нэг дөрвөн мөрддөг гэдэг ч юм уу. Ингээд ерөөсөө ингээд тийм соёлын ялгаа аваа. Одоо энэ чинь хот дотроос ялгаатай шүү дээ. Дүүрээрээ. Би өчигдөр одоо юу орлоо. Хойш одоо дам даржаа. Жуулуунд гарлаа. Гэр орлоо. Одоо дам зарж уул. Дуулын оройр. Тэр чинь зонхон хайрхан гэдэг нэртэй байна. За. Одоо манай нийслэлчүүдээс мэдэх болж байна тийм. Манай нийслэл Улаанбаатар хотын хойморт байдаг. Тэр сайхан хүндэлтэй газар. Тэгээд тэр уул. Тэр бас нөгөө Монгол нийгэмлэх дээр одоо хүслэнг хангах ч гэсэн нэртэй юм. Хүслэн хангах ч гэх тийм. Одоо хүний одоо хүслийг тэг би гараад бас тэр ууландаа гараад ер нь гээд монголчуудаа би яалаа энэ зовлонгоос нь гаргаж өгөөч, ингэж явуулж өгөөч. Энэ жаргалын замд нь оруулж өгөөч гээд яг энэ чинь нэг л одоо хүслийг сонсч хангана гэж очиж би бас хэлж байгаа юм тийм. Тэгээд дараад нь би тэндээс буугаад бөөнд очсон. Долоон буудалд очсон. Цавцгаан цамцтай тийм. Шар ингээд зангаатай. Тэгээд ингээд цэнхэр ингээд орчимтай гэдэг юм тийм. Жоох ингээд цэвэрхэн утсан очихгүй юу. Тийм. Тэгэхэд юу ухтаж байна. Тэгэхээр долоон буудалд байгаа одоо худалдаа харьж байгаа хүмүүс шүү дээ. Маш олон хүмүүс зүгээр л хүлээж авахгүй. Энэ яагаад ийм хувцастай байна вэ? Уул нь одын соёл шүү дээ. Тийм шүү дээ. Тий гоё хүндэлж очиж шүү дээ. Гоё цэвэрхэн хувцас авсан. Хүн болгон ингээд бас ингээд цэвэрхэн хувцас автобус суусан ч гэсэн ингээд хажууд цэвэрхэн хувцастай юм бол тий. Ингээд одоо бохор хувцас чи хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр хүн бие зүү авч явах хэрэгтэй. Тий. Яг үнэ. Тий бие зүү авч явах хэрэгтэй. Айтайхан ингээд бусад бол ингээд саад болохгүй ус сайхан сэтгэл хөргүүлэхээр тий. Зан хайцааны нөхдөд үеийн бие авч явах байлаа. Тэгэхээр тэрийг хараад тэр хүмүүс маш ууртай, уцаартай тий. Үзэн хадалтын байдлууд байж байгаа. Тэгээ бид нар хүмүүст буруу гэж чадахгүй болох. Ямар ч буруу хүмүүс байхгүй. Яагаад бол тэнд яг тийм мянган байдаг гэж надад хүн хэлсэн. Наа нэг хүн ирж байгаа. Та ийм хотгоо байна шүү дээ. Та одоо ингээд таны болоо нэвтрүүлэг чинь бидээ сонсдог. Та зөв юм ярьдаг гэж ирж уулзч байгаа. Тэгээд яг ийм мянган хүн өдрийн хоол олох гэж зовдөг гэж. Тэгээд бид тэдний өрөвдөж байгаа. За өрөвдөд дараад нь тэгээд цаашаа бас нэг явхаас өмнө бид тэднээс холдоод одоо ингээд юугаа тайлж байгаа шүү дээ. Бичиг авч машин буштай зангаа тайлаад ханцууга шамлааж байгаа энгийн дүү хэлбэл ороод дараагийн хүмүүстэй
яг зөвөр уулзж байгаа те. Тэгээд ярихад бол би зөв юу анзаарсан бэ гэхээр энэ Монголд ер нь яг одоо өдөр ингээд ийм гоё юм ярихаас илүү энэ болчих. Тэгш бус байдал үүссэн. Хоёр орой ангид авахар бий болсон. Тэгээд тэд нар бол туйлдаад, итгэлээ алдаад те. Тэгээ одоо юу гэдэг жоохон өөрөөсөө жоохон цэвэрхэн овсон ирүүл энэ бол одоо эдсэн уус юм уу? Нэг одоо нөгөө талын хүмүүс үзэж байгаа юм. Манай хэвлэл орсон амьдралын үнд орохгүй байгаа. Тэгэхээр та нар гадаргуудаа гөрөө одоо жоохон доош ороод үзээд гэж. Доор юу болоод хараад гаж. Бид ялж тий. Би тэгээд тийш ороод тэгээ би дараад нь тэнд орсон дараа бодож байгаа байхгүй. Одоо би сэтгүүлчийн хувьд бол эцсийн үр дүнээс үл хамааран би ажиллаад хийн шүү дээ. Тэ. Тэгээд яагаад ийм байдалд ингэж хүмүүсийг оруулж байгаа юм. Яагаад хүмүүсийг одоо ингэ маргааштай итгэлгүй болгож байна. Маргааштай итгэлгүй хүмүүс бол тэ маш харгас болдог байхгүй. Тэгэхээр бид нэр юу хотын соёл вэ? Юу хотын соёл? Уучлаарай те та гоё хувцал гоё харьц өнөөдрийнхөө хоолыг олохгүй хүн чинь нөгөө гарамлж талах махаа авж байгаа улсууд юу одоо хүнтэй соёлтой. Тэгээ одоо тэр хэлжсэн ардын одоо хүүхдээ сургаж байсан багш хүн тэтгэвртэй гарсан миний тэтгэврийн одоо сайлан бол 350 мянга төгрөг гэж байгаа. За энэ 350 мянга төгрөг одоо миний хаач хүрдгүү. Тэгээ би одоо худалдаа яддаг 50 мянга төгрөг өдөр бол махаа яддаг гэж. Тэгээ гадаа худалдаа яддаг учраас өлийн хүүдэн зуны хаалганд те. Цагдаа нарыг хөөдөө тугууд торгодог тэр чинь ийм дарамтан доор 5-10 төгрөг олоод хоолоо салгуулж байгаа байхгүй тэр үн чинь. Тэгээд гэрт нь одоо хин нэгэн өвдөлт бол ерөөсөө цөм юм гэж. Тэ ийм одоо араа ингээд ерөөсөө хөрсдгөө салинтай орлогогүй тэ зүтгээд ядуураас гарч чаддаггүй. Хүмүүс хичээж байна. Тийм хүнд 1000 байна гэж байгаа байхгүй. 1000 хүн яг тэгж ажилласан гэж. Тэр яагаад одоо ингээд зүтгээд одоо за өөрөө мэдэндээ. Ер нь бол ингээд бидний өөрөө бас оюутан хойшоос явсан шүү дээ. Хойшоос урсан. Би бас Москваас урсан. Тэгээд намайг хойшоо ингээд оюутан явахад жоохон гажаад ярихад аав маань хэлсэн баг. Манай аав чинь цэн тэгээд бас багш хүн те. Одоо зохиолын шүүмжлэл би аав маань ярьж үзсэн те. Хэлсэн баггүй. За миний хөө одоо ингээд Москва явах цаг Москва одоо тухайд зөвлөгөө дуус гэж хэлсэн ч гэсэн хүний газар шүү. Хүний газар хатуу байдгийн шүү. Ийм хатуу газар яадаг хүний газар хүн харийн газар хатуу байдаг учраас ер нь үг хэлээ зинжээ болгоомжтой бай гिसгсэн мөрөө эргэж харжээ тий ингээл ер нь маш болгоомжтой л байдаг үг хэлж байгаа. Хянамгаа. Тэгээ одоо тэгээд ингээ эргээ харсан чинь манай Монгол улс өөрөө монголчуудаа харийн газраас илүү хатуу байгаа байхгүй. Ерөөсөө тэр баг харьд очисон дээр. Тэгээд яваад штэ хүмүүс. Ийм их орон гэж байж болох уу? Тэгтээ ерөөсөө хөгжил дэвшил ярихаар л яалтч байхгүй бид нэр удирдлага руу харахаас өөр аргагүй болчих жоохгүй. Өнөөдөр тийм ээ. Яагаад өнөөдөр одоо маш бүр тэрбум гарan хүнтэй улс. За тэгээд тэр дотор чинь нэг жижигхэн тосгон нь гэхэл нэг 3 сая хүнтэй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс яагаад ингэж сахилга баттай сайхан амьдраад тэгээд аж жаргалтай байгаад байгаа юм бэ? Гэхээр тэнд бол дандаа бодлого нь зөв. Удирдлага нь штэ яг улс орныхоо гэдэг алсын хараатай. Тэрэндээ тэр алсын хараа нь бол залхамжилж явдаг. Түүнээс биш нэг юм нь одоо жоохон явж итэл дараачих нь гарч ирээд дахиад эхнээс нь одоо машин бүтээх гээд байдаггүй. Юм болгон залхамжилж явдаг. Тэрэн дээрээ сурилж хөгждөг. Тэгээд эвтэй хамгийн гол нь эвтэй. Яг мэдээч хэрэг нам болгоны одоо гэдэг юм уу бодлогын тавьж байгаа зорилтууд хүрэх арга замууд нь одоо нэг нь уулаар ингэж явахад нөгөөх нь яаж явдгийг те өөр байж болно. Гэхдээ бүгдээрээ улс орныхоо хөгжил, улс орныхоо те сайн сайхны төлөө хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө зүтгэж байгаа гэж байх ёстой гэж би бол ойлгодог байхгүй. Тэгэхээр яг одоо манай Монголын хувьд бол одоо ингэ харж байхад бол ерөнхийдөө хүмүүс нь бол боломжийн байхгүй ухаантай хүмүүс зүтгэж хичээж байна өөрчлөе гэсэн бодол байна санаа байна. Гэхдээ тий яагаад болохгүй байгаа юм бэ? Тэгээ одоо тэр өөрөө хэлж штэ гэр хорооллын эрэгттэй уулзсан гэдэг. Тэгээ тэр хүмүүс чинь бүгдээр аягүй сайн сэтгэлтэй сайхан амьдрий гэд бүр ингэ зүтгээд байж байгаа. Тэр хүмүүст заавал гадагшаа явж боолын хөдөлмөр эрхлэх сонирхлыг нь төрүүлэхгүй байхаар энд тийм орчин бий болгох боломж бол хангалттай байх хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл юм баггүй. Одоо
5 хүн ядуу байж болно. Тий. Энэ хүмүүсүүд залхуу байж болно. Гаач байдаг шүү дээ. Энэ одоо Европч байна, Америкч байна, 50 хүн бас ядуу байж болно. Энэ хүмүүс одоо ингэж жоохон залхуу байж болно, ойроо байж болно, арчаагүй байж болно. 500 хүн ядуу байж болно. Тэр хүмүүс одоо За тэгэл за 5,000 хүн ч ядуу байж болно. Одоо юу гэдгийг өлөн зэрэг амьдч болно. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд л үг төрөл энэ хүмүүсийн буруу гэж. Тэгээд өөрөөс арчаагүй. Хэрвээ ийм олон хүн Монголын хүн амын 30 хүн нэг ядуу 20 хүн ядуу цаашаа 20 хүн ядуур уусч ингээд 70 хүн ядуурч байгаа тохиолдолд хэн буруутай асуудал явах өөр жилийн төр засгийн бодлого буруу бодлого тэгээд төр засгийн буруу бодлого явж байгаа учраас энэ ард түмэн ядуурч байна. Тэгэхээр ийм төр засагтай байж болох уу? Тэгэхээр өөр нэг асуудал байгаа байхгүй. Одоо ийм ядуу хүмүүс байгаад хахад чинь одоо Монгол улсын шинж тэмдэг байгаа. Баян байх, аз жаргалтай байх улсын нэг 3-5 шинж байдаг. Эхний шинж тэмдэг, хамгийн эхний шинж тэмдэг гэж. Одоо хамгийн одоо тийм баян аз жаргалтай байх ард түмэн улсын нэгдүгээр хүн ам цөөн басна гэж. Байна. Цөөн байвал цөөн байвал аз жаргалтай байна. За тэр нь байна би. Юм байна хоёрдугаарт нь газрын доороо баяртай байвал бүр сайн. Байна. Энийг том компани уулаад тэндээс ашиг орлогын өгөө хувь ногдол ашигын өртөөхөд энэ бол тэр ард түмэн зүгээр сайхан аз жаргалтай амьдрал. Зүгээр л мөнгөтэй баян тансаг амьдрал. Гурав дахь нь гэж. За энэ улс нь газар нутгууд том байх хэрэгтэй. За байна. Бас гурав дахь нь байна. Гурав дахь нь За тэгээд өшөөний зүйл гэж. За энэ ард түмэн хэрвээ залуу сайн гэж. Байна. Манайх ингээд 70% залуу тий. Тэгээд эдгээр энэ хүсэл эрмэлзэлтэй тийм одоо тийм иш үүштэй чадaltaй байх хэрэгтэй гэж. Байна. Тэгээ ийм хараа хөгжлийн 5 хөгжлүүд байхад яагаад ийм ядуу байна тий. Тэгээ нийслж адилхан шүү дээ. Нийслэл бол манай Монголын төр төрөх байхгүй. Тий. Өөрөөр хэлбэл тий Монголын хүн амын 40% нийслэл байна. Тэгээд ийм байж болохгүй байхгүй. Гэхдээ өөр нэг зүйл байгаа. Энэ бас манай Монгол бүх юм болохгүй нөхдөс бас болж байгаа юм байна. Би жишээд бол ингэж нөгөө комитетны төрлөөр би завхаа орсон. Завханд очиод завхаа аймд очиод тэнд одоо банкны хаан банкны захиалаараа олон жил ажилласан. Бас Монголын топ менежер Батсайхан. Засаг дарга нь хийж байгаа ажилласан тий. Тэгээд нэвтрүүлэг явуулснаа би нэг зүйлийг анзаарсан. Яг арчснаа модерж ирсэн учраас Завхаа аймгийн олон үзүүлэлтийг засгийн газар дардаг гэж байгаа. Нэгд орох үзүүлэлт тий. Одоо энэ л буруу. Ингээд авах тий. Одоо зарчим байх. Ердөө энэ л буруу. Тий. Улс орны хөгжилд намын тэр явцуу үзэл бодлороо ханддаг. Намын үзэл бодлоо тий. Намын явцуу миний чиний гэдэг үзэл бодлоор хандж байгаа нь өөрөө бидний хөгжил, бидний нөгөө сайхан амьдрах, нөгөө сайхан соёлтой байх тэр бүх юм маань хаагаад байгаа байхгүй юу? Түүнээс бусад одоо 5 өгдөл бол байж шээ. Тэгээд Батсайхан за юу хийсэн? Нэгдүгээр одоо Монгол улс юм хийж болно даруул байгаа. Бүх төрийн албаа агчдаа одоо ингэж нэрээ ууц яаш нэг дээр нэг үзүүлдэг штэ. Нэрий тий. Одоо үздэг үзлэхний хүмүүс гэж ойлгож штэ. Газрын албан даргаад нэгээд бичээд өгч байгаа. За одоо нэр нь одоо дойр цаанд гэж бичсэн байна тий. Нэр нь газрын дарга нь. Би авилга өгөхгүй, би авилга авахгүй. Ингээд доош хавтгаад доош. Цэцэрлэгийн захирал, цэцэрлэгийн багш хүртэл явуулсан. Төрийн албаа агч. Тэгэхээр орж ирсэн бол ингээд харах дээр нөгөө ч өөдөөс нэгээд бичсэн учраас би авилга авахгүй. Би авилга өгөхгүй гэж бичсэн. Тэр аим тэрчгээр авилгагүй. Тэгээд ард иргэдийнхаа одоо хоорондоо яриад ард иргэдэн санал өгд юм байна. Тэгээд тэр ийм тийм юм яриад. Тэгээд ард иргэдийн оролцоог татан оролцсон байна. Тэгээд ард иргэдийн анхных татан оролцоонд ард иргэд юу хүсдэг байсан гэж гэр өгөөч, тий? Мод өгөөч. Тэгээд тийм хүсэлтүүд тий? Туслаач гэдэг гэсэн. Тэгсэн одоо бол тэр одоо ингээд 3 жил болсон дараа бол тэр Завхаа аймгийн ард иргэдийн би ингээд харсалт санал өгд харсан чинь ингэж байгаа шүү дээ. Малын бэлчээр хулганд идэх туслаа. Хулганыг хамтдаа устгая. Бүгдээрээ. Одоо эн чинь соёл шүү дээ. Одоо соёл хамтын ажиллагаа. Тэгээ нэгдмэл зохион байгуул. Тэгээд асуудлаа хамтаараа шийдэх гэж шүү дээ. Хамтаараа ард иргэдийн оролцоотойгоор төр засгийн тусад эмнэлэгтэйгээр тий бүгдээрээ одоо ингээд одоо хамгийн гол дайсан биш бичээрийн дайсан. Хулганаас салцгаая. Одоо асуудлуудыг бүр тэгж томруулж авч үздэг баснаас бол одоо хуучин манай хүүхдийг ажилд оруулж өгөөч тий манай хүүхд эхнэрийг нэг эмнэлэгт үзүүлж өгөөч гэдэг тийм биш. Арай өөр. Тэгэхээр энэ бол айгүй сайн жишээ. Тэгэхээр энэ хийж Монгол болж байна. Энийг монгол хүмүүс хийж чадж байна. Хоёрдугаарт нь гэж штэ. За завхан манай монголч автгаадаа ийм монгол улс маань одоо өнөөдөр ямар болсон бэ гэхээр бүгдээр худалдаач болсон байхгүй. 8-ачд.
Одоо би бол хэлээ яг Петрос компани захирлаа гэж үзэхдээ бол нэг талаас энэ хүмүүс том бизнес ирсэн нэг нь зүгээр 8 ч юм байхгүй. Жижиг утгаар нь. Тийм яг л. Хүний Оросоос нэг авчаад энэ дамд зараад дундаас ашиг олдог хүмүүс те. Яг ийм хүмүүсийг Монголд бол бизнесмен нэрлээд байдаг байхгүй. Тэр нь бол бизнесмен хүмүүс мөн үү гэхээр дээрийнхаар худалдаач байхгүй. Худалдаач юм бол ашиг олдог хүмүүс тийм. Уул энэнийг бол одоо юу гэдэг ийм шатхан түгээх компаниуд бол болдог бол баг төрийн мэдэлд авбал ард иргэд маш ашигтай. Би боддیں۔ Яг зөвхөн тэр гэрд ашигтай бизнес өгч байгаа юм бэ. Тэгээд одоо асууж штэ. Одоо нөхөн төлбөр өгч удаж тэр хүмүүст уцаа тэр авч болно. Тэгэхээр ядуурлуудын их хүнс зөвх тэр тодорхой хэдэн хүмүүс баяжаад тийм хавтгаадаа нөгөөд төрийн халамж төрийн одоо ингээд одоо төлөвлөлт те эдгээр алдаа гараад байхгүй. Өмнө нь одоо зааш би ингээд одоо хоёул одоо хот ярьж байгаа ч бас хүн ярьж байгаа учраас яриа л да те. 1990 онд. Ураа ямар ураа гарч ирсэн гэхээр анх бол 1990 онд чинь юм байсан шүү дээ. Монгол улс баян, улс баян. Ард иргэд нь өргөө. Тэгтээ ингээд цалингаас оронд явдаг те. Тэгтээ өргөө байсан байхгүй. Нэг ч өртөө хүн байгаагүй. Тэгэхэд юу ямар ураа гарсан бэ гэхээр ер нь бол юу юм байна аа. Иргэн баян бол улс баян байна гэсэн ураа гарч ирээд иргэнийг ажиллах бодлого болсон. Одоо иргэн баяжаад яасан? Хэдхэн иргэн баяжсан байхгүй юу? Одоо тэр явраандаар хэдхэн хүн баяжаад одоо худалдаа үйлчлэг баг цаг гэдээ яриа л да тий. Гол нь баг гэл за ийм төрсэн одоо хэдэн групп яриад шүү дээ одоо. Энэ хэдэн баяжаад юу болсон? Бүгдийг худалдаа авч байгаа байхгүй. Одоо тэр улсыг худалдаа авч байгаа байхгүй. Засгийг худалдаа авч, төрийг худалдаа авч тий. Тэгэхээр энэ одоо маш буруу байсан. Тэгээд тэгсний үр дүнд юу болсон? Улс нь 30 тэрбум долларын өртөө, улс нь өөрөө тий. Ард иргэд нь хавтгаадаа ядуулсан, өрөнд орсон. Тэгэхээр би одоо бодож яг өөрөөс нь энэ бол манай улсын одоо төр засгийн маш том алдаа бол энэ бодлогын маш том алдаа байна. Тэгээд одоо энэ дэдаш ийм төр зуурын сонгуулийн засаг гэдэг бол ерөөсөө Монголын засаг биш юм байна. Тэгэхээр одоо энэ үгдээ би энийг л одоо өөрсдөөсөө зүйлээж байгаа байхгүй юу? Бид нар бол одоо үнэхээр ингээд уун тав дээр хотын сэтгэл хэрэгтэй шүү дээ. Тэгээ хотын сайд ярих тийм. Одоо энэ ямар ч юм ярьсан ингээд асуудлыг ярих л да. Тий орчлоо юм л. Тэгээ одоо энэ коронавирус гэж ярьж байгаа. Тэгээд үнэхээр одоо чухал одоо ингээд одоо яриад шүү дээ. Одоо сонгуулийн ийм хатууд орн гарч байгаа юм. Чин коронавирус үеч нь улсын төсөв мөнгө яах хэрэгтэй. Маш олон компани одоо ингээд хотын юунд бол ингээд одоо зогсож шүү дээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн тийм. Нэгдүгээр айл мөнгө зарах, хоёрдугаар айл мөнгө зарах, гуравдугаар айл мөнгө зарах уу, ямар хямдал хийх үү, ямар одоо энийг одоо хамгаалт хийж энэ компаниудаа авч үлдэх гэсэн ийм бодлого байхгүй. Зүгээр хайдаг те. Тэгэл юу болж байгаа гэхээр одоо манай Монголын нэг хэсэг өөрөө аваа явж байна. Тий, энэ бол авч явж байгаа арчаатай хүмүүс аваа явж байна. За энэ хүнтэй ярих юм бол гэхдээ энэ хүмүүсийн баталгаа байхгүй. Тэгээд нэг хэсэг ингээд яваад байдаг болтгоо. Тий. Тэгэхээр нөгөө нэг ийм яриа байдаг шүү дээ. Одоо чи юу тарин түүнийг хураана гэж тий. Тэгэхээр одоо бид нэгдүгürt Монгол улсад гэх юм уу одоо нийтээ ядуурлын хувь хэмжээ бол бараг 30 ч гэсэн байж байгаа. 30-38 байсан. Яг одоо бол нэг 28 метр гэдээ яриад ах шиг байна тий. За тэгэхээр энэ бол яг энэ цөөхөн хүн амтай ийм төрүүний тэр ярьж байгаа тэр 5 одоо тий бүх нөхцөл нь бүрдсэн байгаа. Тэгээ эсэргээр. Тэр юунд бол айгүй харамсалтай одоо мэдээлэл байхгүй юу. Тэгэхээр зүгээр би өөрөө бас одоо энэ хотыг бас сайхан байлгах юмсан хүмүүсийг оролцуулах юмсан гэдээ бас санаа зовоол хувь нэмрээ оруулах гал бас чадаа ядаа явж идэг хүний хувьд надад нэг ийм юм бодогддог байхгүй юу. Одоо ямар ч засаг байж болно, ямар ч нам байж болно. Окей. Тэгтээ тэр одоо амлаж байгаа амлалт одоо бүх юмнууд нь бол бүгдээрээ улс орны сайн сайхны төлөө гайхалтай гоё одоо үгний цуглуулга байдаг. Тий. Цуглуулга байдаг. Хоосон мөрөлбөр тий. За тэр үгний цуглуулга гэдэг юм уу тэр бол сайхан тэрийг уншихаар сайхан. Гэхдээ тэр өөрөө хариуцлагатай биелэгддэггүй юу? Одоо зүгээр тийм учраас би ингэж боддог байхгүй. Одоо өнөөдөр бид нэр Улаанбаатар хотын гэдэг юм уу одоо улсын хэмжээний тухайн нэг салбарын ч юм уу хөгжлийн бүх асуудлууд нь өөрийн гэсэн аливаа юмны амжилтыг үр дүн дандаа хэмждэг байх ёстой шүү дээ. Хэмждэг. Тэгэхээр тэр хэмжигдэхүүнээрээ энэ одоо ямар нэгэн үзүүлэлт нь энэ 2020 оны дундуур 5 гэдэг тоотой байлаа гэж бодъё тийм үү. Гэтэл тэр дараагийн одоо 4 жилийн эцэст энэ нам нь тэрийг 20 болгох юм байна. Энэ нам нь тэрийг одоо 15 болгох юм байна.
гэдэг амлалт өгөөд тэгэл тэр амлалтаараа та биелүүлсэн үгүй юу гэдгийг л ард түмэн хариуцлага харж сонсдог байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тодорхой. Яагаад гэвэл нөгөө хүмүүс тэрийг хэмжигдэхүүн байхгүй учраас зүгээр л байгаа үйлдэлээр нь ч юм уу нэг хий хоосон тийм юмнуудаар нь дунд нь ингэж уймарч дүгнээд тэгээд тэрний цаана нь бүх юм замхраад алга болдог. Тэгэхээр бүх ер нь бол нөгөө одоо нэг эдийн засгийн өсөлтөх чадварын судалгааны төвгээл одоо манайх чинь өөрийнхөө бүх юмыг хэмждэг болчихсонтай нэгэн адилаар салбар болгон юм хэмжиж явах хэрэгтэй. Одоо нийт гэр хорооллын тэдэн хувь нь одоо юуны эрчим хүчний хэмнэлттэй байшинтай боллоо. Тэгвэл эрчим хүчний хэмжих юм бол нэгдүгürt агаар бохирдохгүй тэгээд түлш нь хэмнэгт чинь эдийн засгийн хэмнэлттэй тэгвэл дараагийн жилд би энийг ингэнэ гэдэг ч юм уу одоо тэрэнд нь чиглэгдсэн яг бодлогууд нь явдаг ч байдаг юм уу те энэний цаана яаж ихэр нөгөө хүн ам маань тавтаа сайхан амьдрах нөгөө хүн ам аж амьдралд нь нэмэр болох магадгүй дагалдах аюу сайн бизнесийн тийм боломжууд гарч ирэх тийм бас юмнууд ингэж харагдаад байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол би нөгөө нэг хэмжигдэхүүц байгаасаа үр дүн бол тийм одоо ингээд яадаг шүү дээ. Бизнесмен сэтгүүлчний хувьд бол ингээд юм сэжиглж харна, хардж харна бас тий. Зарим тал дээр хэдрүүлж магадгүй. Гэхдээ бол ер нь бол тоо баримтад бол өөрөө айгүй хүчтэй. Тий тоо баримтад. Тэгээд бод хөрсгөд бол өөрөө маш одоо бодит илэрхийлдэг тий. Тэгээд юу гэдэг Хөрлөбаатар сангийн сайд юу гэж шилж ийсэн тий ямар сайхан донгодж ийсэн. Юу ерөнхий сайд одоо юу гэж сайхан хэлж ийсэн. Ерөнхий сайд эвлээ албад тэр чигтэн бол сурчлагыг бүх телевизээр явуулж ийсэн ч гэсэн амьдрал яг ямаргаа хэлж байна. Ард түмний амьдрал, бодит амьдрал тий. Тэгэл яваал үзэхэд ард түмний амьдрал туйлдаа хүрсэн. За одоо нэг юу сая бас дахиад хэллээ нэг юу тарьсан тэрнийхээ үрийг харна гэж тий. Тэгэхээр одоо бид нар бол одоо ингээд бас Улаанбаатар хотын өмнөхөн хүүхдүүд бидний багад ийм жорлон л байсан тийм ээ. Тий. Тэр одоо хэврээ л байна. Гэхдээ тэгжээд л яг эн чинь зөндөө олон газар маш олон янз бүрийн хэлбэрээр хөгжсөн шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хүмүүс тэрийг хийж чадахгүйтэй биш. Тэрийг бас нөгөө хөгжүүлэх тэр одоо суур юмыг бол тавьж өгөөгүй байгааг нэг шинжилдэ. Тий. Тэгэхээр бид нар яг зөвөр яг манай нэвтрүүлэг бол нөгөө нэг ерөнхийдөө бид нар нэг жоохон эерэг юм яриа гэдэг нэвтрүүлгийн бодлоготой. Тэгээ яг эерэг зөвсөрөг юм ярьчлаа шүү. Тий яг гэхдээ эерэг юм ярих гээд ярахаар бас бид нар дандаа ингээд нэг сайн сайхан юм ярихаас илүүтэй бодит юмыг бас шударгаар л ярих хэрэгтэй. Тийм үстэй тий шударгаар л ярих хэрэгтэй. Тэгэхээр бодит байдал дээр бол өнөөдөр зүгээр надаа өөрөө чинь тэр ярианы ихэндтэй тэр одоо гой хувцас өмсөд очисон чинь тэнд байгаа улсууд ямар их ганган юм бэ гэдэг байдлаар тий тэгж хандаж ах шүү дээ. Тэгж хандаж байгаа нь айгүй харамсалтай байгаа байхгүй юу тий. Тэгэхээр тэр хүнд ч буруу ухаалаг тий одоо цэвэрхэн одоо тий яг өнгөлөг сайхан хувцсан байна шүү дээ тий. Тэгэхээр өөрөө бол тэнд очиод ингээд тэнд очиод одоо тэр хүмүүсийг хүндлээд энэ төр засгийнхаа энэ бас энэ 4 жилдний болдог үйл ажиллагааг хүндлээд байгаа тэрийг нөгөө талаас ингэж харьцаж байна гэдэг маань дахиад нөгөө бидний нөгөө нэг соёл юм тарьц танддаг хандлага харилцаа энэ бүх бол нөлөөлөд байна л да. Тэгэхээр ер нь энэ одоо энэ хүмүүсийн энэ харилцааг айгүй эерэг болгохыг ихэд ер нь юу хийвэл зүгээр юу гэх юм бол аливаа юмд хязгаар байдаг. Тэсвэрчсэн бас хязгаар байдаг тий. Тэгээ энэ бол энэ хүн штэ хүмүүс штэ тий. Туйлдаа өөртөө юм заавал дэлбэрдэг. Тэгэхээр би одоо энэ ийм битгий болоосоо тэгээд битгийхэн шиг зохицуулаасаа ч бодож байгаа тий. Зүгээр одоо та бид нараас Европ орнууд дээрсэн би бол Даани гэдэг улсын Аархус гэж жижигхэн хотод очсон. Тэгээд манай одоо сэтгүүлчийн сургуулийн багш нар тэнд ажиллаж амьдардаг тий байрандаа амьдардаг гэж. Тэгээд би тэнд байж хатал ингэж байгаа штэ. Тэр хажууд нь байш барих гэж. Газрын аваад байш барих гэж. Хотын захиргаа тэрийг мэдэхгүй байна. Тий иргэдэн. Хотын захиргаа тэр байшинд амьд зэрэгцээ хоёр байшин байхгүй. Иргэдээс асууж байгаа. Бид энэ байшин барьж болох уу? Тий. Асууж байгаа. Иргэдэн шийдэж байгаа юм шүү дээ. Иргэдэн сүлд нээж байгаа. За энд одоо юм газар байгаа бол одоо бид нар ойлгож байна. За барья. Гэтэ хэлж байгаа.
манай байшин ийм учиртай, ийм одоо тэдэн онд баригдсан ийм хэлбэр дизайнтай. Тэ ийм өнгө төрхтэй. Тэгэхээр ийм манай энэ хавийн энэ хив завар юг авдахгүйгээр ийм зураг төсөлтэй байшинг бариул зөвшөөрнө. Өндрийн хязгаар өндрийн тавьж үү? Өнгийн хэлэн, ерөнхий дизайн хэлэн тий. Тэгж байгаа. Ингээд тэгээд иймэрхүү нөхцөлд ингээд хийвэл бид одоо зөвшөөрөлж байгаа. Одоо эзэн байна шүү дээ. Эзэн байгаа байхгүй. Эзэн зүгээр иргэд байгаа байхгүй. Манай чи эзэн дарга болсон. Тэгээд би одоо юу гэж хэлсэн шүү дээ. Монголчууд одоо өөрсдөө эзэн байна. Би одоо нэг морет байгаа шүү дээ. Энэ бол одоо монголчууд эзэн иргэн усаа хашааж эзэн усаа мэднэ л гэж. Би одоо монголчуудыг бүгдээр одоо яг усаа мэдээсэй хүсэж байна. Ер нь бол өөрөө түрүү хэлээд байж хариуцлах асуудал байгаа байхгүй. Шатандаа хүн хариуцлагатай байх хэрэгтэй. Дээд төвшнөөс хариуцлагатай байх хэрэгтэй. Доод төвшөндөө хариуцлагатай байх. Доод төвшөндөө хүртэлтэй. Бүх төвшөндөө тийм. Ийм байж чадаж байж одоо та бүхэн одоо сахилга соёл гоё тийм. Соёл гоё. Хүний соёл, улсын соёл. Одоо тэгэл соёл гэдэг чинь ерөөсөө хувь хүний сахилга бат байхгүй ерөөсөө. Хувь хүний сахилга бат чинь өөрөө гэр бүлдээ сахилга бат болон хим хэмжээ соёлыг бий болгоно. Тэр тийм гэр бүлд өссөн хүүхэд, тийм гэр бүлийн одоо иргэд нийгэмд орж ирээд яг тэр хэм хэмжээгээрээ байна. Баггүй. Тэгээд тэр олон одоо юм зүйлийг чинь цуглуулах нь өөрөө нөгөө бидний одоо шилбэл аз жаргалтай улс гээл одоо гарцсан байгаа улсууд байдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэнд очиод яаж юм хэр амар амгалан хүмүүс нь бие бинийгээ хараад инээмсэглэдэг. Тий. Ууралдаггүй, инээмсэглэдэг, тий. Годамжинд явж байгаа машин тэр холоос ирж байгаа хүнийг хараад зогсчдаг. Тэр хүнийг гарахыг хүлээдэг, тий. Эн чинь одоо нөгөө яг энгийн тэр нөгөө харилцаан дундаас гэр бүлийн тэр хүмүүжлээс өөрөө гараад ирж байгаа юм зүйл. Тэгэхээр өнөөдөр гэр бүл дотроо ижээ аав хоёр тийшээ яваад хүүхдүүдэд тижээх гээд явж байгаа хүмүүсийн дунд магадгүй мөнгөө одоо хангалттай гэр бүлээ тижээх юм олж чадаагүй бол тэр гэр бүл дотор тэр сайхан харилцаа үүсэх үү гэдэг бол асуултын тэмдэг байхгүй юу. Тийм учраас энэ эргээд цаашаага эдийн засагтай холбоотой болчихж байгаа. Тий. Тэгээд хүмүүст ажиллах тэр таатай ажиллах боломжийг олгодог тэр орчин бас бий болчихж байгаа. Тий. Тэгэхээр тэрнийхээ төлөө бид өнөөдөр юмаа одоо бүх юмаа бүрдүүлж чадаагүй тэр орчинд амьдрснараа манайхан хүмүүс маань стресст ороод тэр стресс нь өөрөө юу одоо хотод байх эерэг уур амьсгалыг биш сөрөг юмыг илүүтэй бий бол магадгүй тэр хүн өөрөө суур хүмүүжлэн аягүй зөв хүн байж болно тий. Гэхдээ бусдад гаргаж байгаа хандлага нь өөрөө тухайн амьдралынхаа хүнд нөхцөл байдлаасаа болоод эвгүй тийм харилцааг бас үүсгэж магадгүй байхгүй. Тий. Би нэг яахгүй. Нөгөө би оюутлахад үлдээд орхуу. Оюутлах компани тий Монголын шулуун мөлж хамгийн зөөж байгаа. Гэхдээ оюутлахаа бас Монголд нэг өгсөн би тэр хараад бас нэг зүйл нь харсан байхгүй гэж эрэг талын. Оюутлахаагийн аюулгүй байдлын дүрмж байгаа. Оюутлахаа компани аюулгүй байдлын дүр. Маш сайн дүр. Энийг ягштал мөрдүүл байна шүү дээ. Монгол даяар мөрдөх ёстой гэж болж байгаа. Энийг мөрдч чадвал маш олон зүйл зэгцэрнэ. Би оюутлахаас би тэрийг авах гэж бодож байгаа юм. Яг бид нар юм алдчихж орон юм авъя л да тий. Тэгээд жишээлбэл Өмөргөө аймаг. Өмөргөө аймагт шүү дээ. Нөгөө нэг эн чинь зам хөдөлгөөнд оролцохдоо яг нэг уурхаад байгаатай адилхан 3 дохиог нь 2 дохиог нь зогсч хүлээн гэдэг. Өмөргөө автын ослоо авах гэж. Автын осл гардаггүй аймаг. Ялангуяа цогцсон юм даа тий. Яг тэр нэг уурхаа газар. Тэгээд хотоос очсон ч л аваар гарна гэж. Тэгэхээр энэ бол маш том соёл байх бас. Тэгээ ийм соёл одоо яг нэлээ диктатортай хамт яваад гэлж байгаа юм да тий. Диктатор орж ирнэ тий. Захиргааталд орж ирнэ. Тэгээ захиргааталтай хамт орж ирнэ. Тэгтээ дургу хүлээж авна. Дараад нь бүр тэг хөвшил болно. Тэгэхээр бас Монгол дээр энэ хэржүүлчүүд би бас нэг юм аваад үлдчихээс бодож байгаа. Бүх юм алдаж байгаа ч гэсэн. Тэгээ оюутлагын хувьд бол одоо яг энэ аюулгүй ажиллагааны соёлыг маш сайн нэвтрүүлж чадсан. Өөрөө одоо бас том үйлдвэрүүд чинь шүү дээ. Би бас одоо бас нэг үйлдвэрийг удирдаад явхад бид бас аюулгүй ажиллагаа бол бидний нэгдүгээр зорилго байсан. Хэдийгээр та өнөөдөр энэ компанид орж ирээд энэ байгууллагад орж ирээд өөрийн гэсэн хүч хөдөлмөрөө зарцуулаад тодорхой хэмжээний цалин аваад явхдаа та гэртээ гэр бүлдээ бүрэн бүтэн очих хэрэгтэй. Аз жаргалтай очих хэрэгтэй. Эрүүл очих хэрэгтэй. Тэхийн тулд та жижиг юмнаас бүх юмыг зохион байгуулалтаа, хувийн зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Өглөөний ажилдаа явсаа оройн хуруунд тарихц ирж болохгүй шүү дээ. Болохгүй байхгүй. Тийм учраас хамгийн нэгдүгээрт хувийн зохион байгуулалт маш сайн. Өөрийн одоо эмх зэгц сайн. Тэгээд
үйл ажиллагаагаа явуулахад бүх зүйлээ төлөвлөж явуулах Тийм. ёстой. Тэгээд бие биенээсээ суралцах ёстой, харилцан хүндлэх ёстой. Энэ соёлыг бол бодоо манай тэр үйлдвэр бол бас хэвшүүлсэн. Бид нар тэр олон улсын стандартыг авсан бас тий. Тэгэхээр ер нь бол зүгээр болохгүй юм бол гэж байдгүй. Болдог. Болж байна тий. Тэгэхээр болгохын төлөө явдаг тэр сэтгэл дутаад байгаа. Ер нь тэр орны хүмүүс маш чухал. Тий. Би одоо ингээд ер нь бол гэр орны хүмүүжил маш чухал. Одоо энэ хар ийм болоод байгаа. Би яагаад энэ орчин цагийн эвдээд нэг зараад байна. Нэг шалтгаан. Нэг шалтгаан л юм ба. Одоо миний хувийн ажилтнаа шүү дээ. Таач адилхан би ч адилхан эмээ өвдөр өссөн. Эмээ өвөө гэдэг нь маш том сургалтын актив. Маш том актив байхгүй. Хүмүүсийг хүн болоод хүмүүс эднэр байхгүй. Өнөөдөр цагт энэ эмээ өвөнөр хайдсан бэ. Энэ эмээ өвөнөр лаборатори ажиллагаа болсон байхгүй. Хүн болоод лаборатори ажиллагаа болцсон. Энэ эмээ өвөнөр би хэлж шít тэр одоо өчтөр тэгээд 60 та эмэгтэй тэр гадаа худлаа гэдэг өсч байгаа. Хүнтэй ажиллаж чадахгүй байхгүй. Хүнээ босууж амжихгүй шүү дээ. Тэр хүн бол одоо 5 4 хэрэгтэй. Амьдрахын дээр тэмцэж байгаа байхгүй. Уулын тэр хүн яаж байгаа гэвэл өөр ачаа зөв хүн болгож хүмүүжлэх хэрэгтэй тийм. Энэ Монгол улсын ирээдүйг бэлдэж шít. Тэгээ энийг ингээ бэлдэх завгүй болгосон байхгүй хүмүүсийг. Тэгээ энэ бол одоо хамгийн том алдаа. Энээс болоод энэс ингэж хараа энэ эмээ өөдөр өссөн хүүхдүүд ямар байдаг гэдэг голдуу зөв сэтгэлтэй, эерэг хандлагатай тий зөөлөн юм хүмүүс байдаг. Одоо эмээ өөдөр өссөн хүүхдүүд хоёр ялгаатай шүү дээ. Би судлаач биш. Гэхдээ бол амьдрал дээр харагддаг. Энэ хоёр ертөнц. Тэгэхээр би одоо манай орчин цагийн эмээ өвөнөр нэг бол эмээ өвөнөр зарим эмээ өвөнөр одоо тийм юу гэдэг сайхан наслахгүй байна. Одоо тэр буянтай буурлууд биш болцсон байна. Нэг талаас те. Өөртөө гоё хөтлөхгүй шүү дээ. Нэг талаас. Нөгөө талаас хоёр үүрэг алдаад байгаа байхгүй. Сайхан хөтлөхгүй, мэдээ дөрөлтэй байж чадахгүй. Нөгөө талаас хийх ажлаа хийхгүй. Хүн Монгол улсын хүнийг одоо боловсруулах лаборатори ажиллах хэрэгтэй. Энэ лаборатори унтарсан. Ихэнх газар. За хөдөө газар гасгааж байгаа те. Энэ хотын соёл дотор шүү энэ унтарсан байхгүй. Тэгэхээр хотын ингээд бүр бол унтраг баха. Бас байгаа баха. Бүр унтраг. Гэтэл эн чинь ингээд цөөхөн хүн эвдрэхэд хангалттай байдаг байхгүй том газар. Цөөхөн хүн эвдрэхэд. Тэгээд эвддэг. Тэ юм эвдрэх амархан шүү дээ. Эвлүүлэх хэцүү. Тэгэхээр би одоо харсан энэ би дээр сая өөрөө ч яхад би санаанд ордог. Би энийг ажилтдаг байсан байхгүй юм. За ийм болцсон байна да. Энэ эмээ өвөний лаборатори яаж ажиллах вэ? Тэгэхээр тэнд зав байхгүй өрхий. Нөөч хөлөө байхгүй. Өглөө ит гарч 50-аас хэрхэн зардаг байлаа шүү дээ. Тэ? Орой болтол явдаг. Тэгэл тийм л байсан. Тэгэл одоо энэ чинь бид нар амьдралын хүн чургад туулд авсан шүү дээ Монгол улс. Тэгээд ийм сайхууд гарч ирэнгүүт дахиад ийм ангал руу унах гэж хайр байхгүй. Тийм. За ингээд цаг дуусах гэж байна. Тийм. Ер нь бол өнөөдрийн одоо манай бас нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна. Яриа бол их сонирхолтой өрнөж байна. Яагаад гэвэл бид нар бас энэ хотод яг унган хотын иргэд маань ингээд оролцохоор яг хотын хөгжлөө, хотын хүний тухай тий хүний хөгжлийн тухай илүү төлхөө яриад тэгээ тэр нь явсаар байгаад нөгөө л бусад нөгөө улс төр тий эдийн засгийн асуудлыг яалтж байхгүй хөндөж байгаа. Битэрийн ярианаас бол харагдлаа шүү дээ. Өнөөдөр бол манай нэвтрүүлэгт Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн утга зохиол судлаач, сэтгүүлч Инх бат маань ингээд оролцлоо. За их хотын зөв хэмнэл гэдэг нэвтрүүлгээр бид нэр зөв хэмнэл, хотын соёл, олон хүн богинорч амьдарч байгаа энэ нөхцөлд одоо хүмүүс хэрэг хариуцлагатай хамтарч одоо бас тий байж гимээж нь бид нэр ирээдүгөө зөв харна шүү гэдэг талаар бол нэлийн хөндөж ярьлаа гэж бодож байна. Тэгэхээр манай өнөөдрийн одоо бидний битэрийн ярианы одоо гол түлхүүр бол ерөөсөө бид нэр зоригтой байх, оролцох гэдэг л би юг хэл харж байна. Ерөөсөө л идэвхтэй оролцох. Адуунаас оролцож гин гэж зүгээр ингээд сул биеэрээ сууж яадаг биш. Тэнд яг өөрийнхөө үр хүүхдийн хойч үеийнхээ төлөө идэвхтэй оролцож шийдвэр гаргахад нөлөөлөх ёстой гэдэг одоо ийм юг хөндлөө. Ингээд энэ манай нэвтрүүлэг бол FM радиогоор 5 дахь өдрийн орой 7 цагаас лайв маань бол 20 цагаас туслал одоо нэвтрүүлгийг олон төмөнд өргөдөг байгаа. Ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Сайхан ярилцсанд баярлалаа. Энэ шүү дээ. Одоо ингээд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч гэж чухал үүрэгтэй байгууллага 45 гишүүн байдаг тийм. Энэ дандаа намын төлөөлөл байж байгаа. Тэгэхээр энэ намын төлөөлөл хаалгах хэрэгтэй. Одоо санал болж яваад ийлэхгүй байгаа. Нам
бас л хотыг Шууд арчлал. Тий, энэ бол одоо хотыг удирдах байгаа. Тэгэхээр иргэд хотыг удирдах хэрэгтэй. Шууд арчлал тэр Тий. бол тий. Тэгэхээр иргэд хотыг удирдах болохын тулд энэ хуулиндаа бас нэлээд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ сая хийж чадаагүй. Гэхдээ энийг бас давж гарах нэг боломж юу? Эрх намруулах орон нутгийн сонгуулиар маш олон чанартай бие даагчнаар твших хэрэгтэй гэж бодож байгаа. Маш олон чанартай бие даагчнаар тодорхой хөтөлбөрт орж биеийг дэмжиж оролцоод хотоо авах хэрэгтэй. Одоо хуулиар болдгоо бол ингэж авах хэрэгтэй байхгүй. Ингэж иргэд өөрсдөө хотоо удирдах хэрэгтэй. Жинхэнэ яг өөрсдөөсөө хотыг нараа тавилах хэрэгтэй. Өөрсдөөсөө хотын иргэд бол нараа тавилах хэрэгтэй. Өөрсдөөсөө одоо энэ төлөвлөгөө төсвөө хэлцэж бат тэгж хотоо хөгжүүлэх хэрэгтэй гэж байна. Би бол нам хөгжүүлэхгүй татлаа. Баярлалаа. За их баярлалаа. Ингээ манай өрөө байдаг. Тэр тэнд бичсэн байгаа. Тэр хоёлаа хэлдэг. За Хотын соёл. За хотын соёл биднээс биднээс мөн танаас. За Баярлалаа. за их хотын зөв юмнэл. За. Тий.